Чихний хууль ямар үүрэгтэй болов? За сайн байцгаана уу? Холбоо үг зааж өгдөг бичлэгийн маань факт 4 хэлж байна. Нэрээ тун удахгүй 4 сарын дараа Солонгосын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бакалавр коллежийн төвчний сонгож шалгаруулалт зарлагдах гэж байгаа. Тэгэхээр та эртнээс номоо аваад уншаад бэлдээрэй. Энэ удаад хамтдаа өгүүлбэрүүдийг зөв байрлалд оруулах дасгалыг ажиллангаа холбоо үгсийг тогтооцгоё. Энэ нь топикийн унших шалгалтын 13, 14, 15 дахь асуулт. Тэгэхээр багш нь хурднаар уншаад явъя. Дараа нь баг зэрэг удаан хэмнэлээр уншаад монголоор нь орчуулад явъя. 구이지는 이물질을 막아주는 역할을 한다. 구이지는 이물질을 막아주는 역할을 한다. чихний хулиг нь хог бохирдлыг хамгаалах үүрэгтэй. 그러므로 구이지는 제거하지 않아도 된다. 그러므로 구이지는 제거하지 않아도 된다. Тийм учраас хулийг авахгүй байсан ч болно. 평소에 습관적으로 구이를 후비는 사람이 의외로 많다. 평소에 습관적으로 구이를 후비는 사람이 의외로 많다. 인기 모이트 туршлаараа чихээ ухдаг хүмүүс санснаас их. 구이질을 제거하려고 면봉 등을 이용해 구이를 후비는 것이다. 구이질을 제거하려고 면봉 등을 이용해 구이를 후비는 것이다. чихний хулигаа авах гээд хөвөн зэргийг ашиглаж чихээ ухдаг гэсэн үг. Энэхүү дасгалаас бидний сурж авах холбоо үгс бол 이물질을 막아주다. 이물질을 막아주다. 이물질 гэдэг нь хог бохирдол гэсэн утгатай. Хог бохирдлоос хамгаалах гэсэн утгатай холбоо үгсжээ. Хоёрдугаар 구이를 후비다. 구이를 후비다. чихээ ухах. 구이질을 제거하다. 구이질을 제거하다. 구이지 гэдэг нь чихний хууль, 제거하다 гэдэг нь арилгах, алга болгох гэсэн утгатай. Тэгэхээр хуулигаа авах, алга болгох гэсэн утгатай холбоо үүсэж байна. 면봉을 이용하다. 면봉을 이용하다. хөвөн ашиглах. хөвөн ашиглах. За ингээд бүгдээрээ дараагийнхаа дасгалаар уулзцаая. Энэ хүү төрлийн бичлэг таалагдчихвэл заавал фоллоу дараарай.